2004-өөс 2009 оны хооронд Энэтхэгийн Гранатка болон Керала мужуудад автобусны буудлын ариун цэврийн өрөөнүүдээс үл таних эмэгтэйчүүдийн цогцос дараалан олдож эхэлжээ. Тэдэнд ямар ч бичиг баримт байгаагүй, гэрч ч байсангүй. Хохирогчдын амнаас нь хөөс гарсан байдлаар цагдаагийн тайланд тэмдэглэгдэн үлддэг байлаа. Угаа сайхрамжгүй орон нутгийн цагдаа нар бүх хэргийг ижил байдлаар авч үздэг байсан. Байгалийн бус өхөл магадгүй амиа хорлолт гэж үзээд хэргийг хаачна. Эмэгтэйчүүдийг хэн болохыг тогтоохгүйгээр оршуулж эсвэл чандарлаад мөрдөн шалгалтыг дуусгадаг. 10 гаруй эмэгтэй ийм байдлаар нас барсан ч хинч төгшүүр зарлсангүй. Учир нь хохирогчид өөр дүүрэг, өөр хот, өөр цагдаагийн хилцээ харьяанд олдож байсан. Хэрэгүүд тус тусдаа хавц тэрэг болж үлдсэн тул хинч нийтлэг холбоог анзаараагүй. Ингэснээр 6 жилийн хугацаанд 20 эмэгтэй яг ижил аргаар алагдсан бөгөөд бүх хэргийг нэг л хүн үйлдсэн байлаа. Энэ бол цианид моохон хэмэх алдарсан цуврал алуурчны түүх. 2009 оны 6 дугаар сарын 17-нд Гранатка мужийн Бирамаро тусганд амьдардаг 22 настай Анита Бангера хаашаа явж байгаагаа хэнд чиглэлгүй гэрээсээ гарчээ. Тэрээр ах Мадхавын бэлгэлсэн алтан эдлэлүүд багахан хэмжээний мөнгө үнэтэй гар утас хамгийн гой хувцас авч явсан байна. Тэр юу ч хэлээгүй, ямар ч зурвас үлдээгээгүй. Охиноо алга болсныг мэдсэн гэр бүлийнхэн цагдаад яралтай мэдгдсэн. Гэвч цагдаа нар үл тоомсорлон магадгүй лов жихад буюу мусульман эрэгтэй хинду эмэгтэйг уруу татан шашиндаа оруулах гэсэн хэрэг байх гэж тайлбарлав. Залхуу цагдаа нар Анитаг мусульман залуутай зогтсон байх магадлалтай хэмээн үзэж гэр бүлд нь дуугүй бай асуудал битгий үүсэх гэж хэлсэн байна. Хожим Анитагийн аав хэлэхдээ цагдаа нар биднийг амаа хамхиад суугж хэлсэн. Анита өөр шашинтай хүнтэй ярьж байсныг хинч хараагүй байхад тэд ч сонсох хүсэлгүй байсан хэмээн дурсжээ. Гэвч Анитагийн тосгоны хүмүүс энэ тайлбарыг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэд цагдаагийн газрын өмнө жагсаал зохион байгуулж эхэлсэн бөгөөд дарамт улам ихсээр эцэстэн цагдаа нар бодит мөрдөн шалах баг байгуулахаас өөр аргагүй болов. Мөрдөгчд үнэхээр ажиллаа хийж эхэлмэгц бүх зүйл өөрчлөгдсөн. Анитагийн алга болсны маргааш буюу 2009 оны 6 дугаар сарын 18-нд түүний гэрээс ойролцоогоор 140 км-ийн зайд орших Хассан автобусны буудал дээр хурмын сарын өмсөн эмэгтэй цогцос ариун цэврийн өрөөнөөс нь олджээ. Орон нутгийн цагдаа нар түүнийг үл таних тэнүүлчин гэж үзээд хэн болохыг тогтоох ч орлогогүйгээр оршуулсан байлаа. 20 орчим хоногийн дараа цогцыг дахин ухаж гарган задлан шинжилгээ хийсэн. Харин энэ бол Анита бүсгүй байсан. Мөн шинжилгээний хариу аимшигтай байлаа. Тэр цианидын хордлогоор үхжээ. Харин энэхүү аимшигтай хэргийг хийсэн алуурчин бол Энэтхэг даяар алдартай цианид Мохан Кумар гэгч байлаа. Уг Мохан Кумар 1963 оны 4-р сарын 6-нд Гранатка мужийн Каньяня тосгонд төржээ. Түүний аав гэр бүлээ орхин явсан тул ээж нь 7 хүүхдээ ганцаараа өсгсөн байна. Мохан 7-р ангиасаа сургуулиа орхисон ч дараа нь үргэлжлүүлэн суралцаж бага сургуулийн биеийн тамирын багш болсон. Тэрээр 1982-оос 2003 оны хооронд багшаар ажилласан. Гаднаас нь харахад тогтвортой ажилтай төрийн албан хаагч жирийн нэгэн ир шиг харагддаг. Гэвч бодит байдал дээр тэр огт өөр хүн байж баривчлагдах үедээ 46 настай байсан Мохон нийт 3 удаа гэрэлсэн байв. Тэр 2 өөр гэр бүлтэй зэрэг амьдардаг байж 2 эхнэр нь 2 хүүхэдтэй ч өөр газар амьдардаг. Тэр эхнэрүүд нь бие биенийхээ оршин байдлыг огт мэддэггүй. Мохан өөрийгөө төрийн ажилтай багш учраас байнга томилтоор явдаг гэж тайлбарладаг байсан бөгөөд энэ нь түүний удаан хугацаагаар алга болдгийг зөвтгдөг байсан. Моханы жинхэнэ зан чанарыг илтгэсэн анхны том хэрэг 2003 онд гарсан. Тэр жил багшийн ажил нь дууссан байлаа. Карнатка дахь алдарт мөргөлийн хот дарамсалаад Мохон нэгэн эмэгтэйг гүүрнээс гол руу түлхэхийг завджээ. Эмэгтэй орилж тусламж хүсснээр орилцох хүмүүс ирж түүнийг аварсан байна. Харин ууралсан хүмүүс Мохоныг зодож цагдаад хүлээлгэн өгчээ. Түүнийг хүү амны хэрэг хийхээр завдсан гэх ял тулгсан боловч нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар цагаатсан байдаг. Хожим энэ хэргийг дахин судалсан мөрдөгчд энэ мөчөөс Мохон эмэгтэйчүүдийн эсрэг гэмтэрийг үйлдээд шийдэглээс мултарч болдог гэдгийг ойлгосон гэж үзжээ. Мохоны анхны аллах 2004 онд болсон.
Түүнд үргэлж онилогддог тодорхой төрлийн эмэгтэйчүүд байсан. Ядуу гэр бүлийн охид гэрлээгүй эмэгтэйчүүд ихэвчлэн 25 орчим болон түүнээс дээш настай. Инж төлөх мөнгөгүй айлуудын хүүхдүүд тэр ийм эмэгтэйчүүдийг автобусны буудал, сүмхийд олон нийтийн газруудаас хайж олдог байж. Тэгээд өөрийгөө танилцуулна гэхдээ жинхэнэ нэрээрээ биш. Тухайн эмэгтэй каст буюу нийгмийн бүлэг тохирсон хурамч нэр ашигладаг байсан. Дараа нь өөрийгөө ахлах төрийн албан хаагч гэж танилцуулна. Доктортой ажилтай, нэр хүндтэй, орлоготой. Тэгээд хамгийн чухал өгүүлбэрээ хэлдэг байв. Надад ямар ч инж хэрэггүй. Би зөвхөн их нэртэй болохыг хүсэж байна гэдэг. Энэ бүсэд инж өгөх уламжлал маш хүчтэй байдаг. Олон айл охиноо гэрлүүлэхийн тулд асар их мөнгө гаргах шаардлагатай болдог байж. Ингэж төлж чадахгүй бол том ичхүүрт ордог. Хэрв эмэгтэй хүн 20 гаруй нас хүрээд гэрлэх хүнгүй хിവэр байвал хөршүүд ярьж эхэлдэг. Төрөл садан шивнэлтэн гэр бүлийнхэн байнгын дарамтанд орно. Тиймээс танаа гэр бүлээс инж авахгүйгээр чамтай гэрлэнэ гэж хэлсэн эрэгтэй бол олон эмэгтэйд мөрөөдлийн дүрмэд сонсогддог байсан. Мохон үнийг маш сайн ойлгодог байв. Тэр уургалсан эмэгтэйтэйгээ хэдэн 7 хоногийн турш итгэлцэл бий болох нь дараа нь хамт зугтаж гэрлэх санал тавьдаг. Гэхдээ мохон эмэгтэйчүүдийг өөр хотын хямдхан буудалд аваачдаг тэндээ маргааш өглөө сүмд гэрлэнэ гэж хэлдэг байж. Эмэгтэй шинэ амьдрал эхлэх гэж байна гэж бодон хөөрнө. Харин маргааш өглөө нь автобусны буудал дээр мохон эмэгтэйчүүдэд жижигхэн эм өгдөг байсан. Тэрхүү эмийг жирэмсэлтээс хамгаалах эм гэж тайлбарлана. Эмэгтэйчүүд түүний хэлснээр ариун цэврийн өрөөнд ороод нөгөө эмээ уудаг. Гэвч эм уух гэж орсон эмэгтэйчүүд хизээч гарч ирдэггүй байл. Учир нь тэр эм нь жирэмсэлтээс хамгаалах юм огтхонч биш цианид байсан юм. Цианидын хордлогын шинж тэмдэг хэдхэн минутын дотор эхэлдэг, тоолгой эргэх, самуурах, унах, зүрх зогсох, үхэл маш хурдан ирдэг, чимээ багтай, тэмцэл бараг болдоггүй. Ингээд удалгүй цагдаа нар автобусны буудлын ариун цэврийн өрөөнөөс үл таних эмэгтэйн цогцсуудыг олно. Амнаас нь хөөс гарсан байна, гэрч байхгүй, бичиг баримтч байхгүй. Хэрэг хаагдана. Ингэж л мохон олон жилийн турш баригдалгүй үлджээ. Харин одоо хэргийн ихэн дурдсан Анита бүсгүйн тухай ярих болно. Тэр 7 дугаар анги хүртлээр сургууль сурсан нэгэн. Амьдралаа залгуулахын тулд гэртээ гараараа жижиг тамхи ороод зардаг байсан бөгөөд энэ ажил бараг мөнгө олдоггүй байж. Түүний гэр бүлийнхэн нь хурмын төлөө багаар мөнгө цуглуулж байсан юм. Тэр нь 72 грамм малт 5,000 рупигийн бэлэн мөнгө. Энэ бол 22 настай Анитаг хадамд гарахад араас нь дагаж очих ёстой инжний мөнгө үлээ. Анитагийн ах Матхав нь түүнд үнэтэй гар утас бэлгэлсэн нь тэдний гэр бүлийн хувьд тансаг хэрэглээтэй дүүцэх зүйл байж. Анита нэгэн өдөр гэрээсээ юу ч хэлэлгүй. Гарахдаа гэрээсээ өнөөх алтаа бэлэн мөнгөө гар утсаа хамгийн гоё хувцас өмсөн явжээ. Тэр шинэ гэр бүлтэй болно гэж итгэж байв. Гэвч гэр бүлийнхэн нь түүнийг дахин хизээж хараагүй. Моханы өөр нэг хохирогч болох Пуш Павати мөн 22 настай. Тэр 6 охинтой айлын 4 дэх хүүхэд байсан. Аав нь 2000 онд нас барсан тул ээж нь охидоо ганцаараа өсгөжээ. Пуш Павати бүсгүй ангаахын коллежийн дотор байранд үйлчлэгчээр ажилладаг байсан. 2009 оны 6 дугаар сарын 9-нд хамгийн гоё сайрыгаа өмсөөд ойролцоох сүм орчход ирэй гэж эгч дүү нартай хэлээд гарсан байна. Гэхдээ тэр дахин хизээч эргэж ирээгүй. Охиных нь үхлийн талаар мэдээг сонсоод ээж нь цус харавжээ. Тэр цохилдоосоо хизээч бүрэн эдгэрээгүй. Гэвч зовлон үүгээр бас дууссангүй. Пуш Паватигийн гэрлээгүй 3 эгчид бүтэн 9 жилийн турш гэрлэх санал ирээгүй ажээ. Хүмүүс тэднээс зайлсхийж алуулсан хүний гэр бүлтэй ойр байвал гай дуудана гэж үздэг байж. Эцэст нь 2018 онд 3 эгч нь гэрэлсэн ч хурмын зардлаа гаргахын тулд гэрээ барьцаалах шаардлагатай болсон. Анита бүсгүйн үхэл цианидтай холбоотой болох нь тогтоогдсны дараа л бүсгүйчүүдийн үхлийг нэгтгэж эхэлжээ. Мөрдөгчдөд маш том асуудал тулгарч байв. 20 аллахын аль нэгийг нь шууд харсан гэрч байхгүй. Гэсэн ч нотлох баримтууд аажмаар нэгэн бүхэл зураг болж эхэлсэн байна. Эхнэрийн ангууч Мохан олон буудалд хуурамч нэрээр бүртгүүлдэг байсан байна. Тэрхүү буудлын ажилтнууд Моханы дүр төрхийг анх гаргаж өгсөн юм. Мөн мөрдөн шалгалтаар Мохан хохирогчдын үнэт зүйлийг нас барснаас нь хэдхэн цагийн дараа ломбард нь тавьдаг байсан нь тогтоогдов.
Түүнчлэн төрийн байгууллагын бүртгэлд Мохон зөвшөөрлгүй чөлөө авсан гэж тэмдэглэгдсэн байж, бас түүний ажлаа тасалсан өдрүүд нь эмэгтэйчүүдийн алагдсан хугацаатай яг таг давхцаж байсан. Ингээд мөрдөгчд Цяны мөрөөр Абдул Салам гэх химийн бодисын худалдаачинтай холбогдсон байна. Тэр ч мөн Моханд олон удаа Цяныг зарсан гэж хэлсэн байдаг. Учир нь Мохан өөрийгөө үнэт эдлийн дархан гэж танилцуулж байсан аж, үнэт эдлийн үйлдвэрлэл Цянид ашиглагддаг тул Салам түүнд итгэсэн байж. Ингээд Моханыг улс даяар ирэн сурвалжилж эцэст нь баривчилж чадсан юм. Түүнийг баривчлахад гэрээс нь учир битүүлэг нэгэн тэмдэглэлийн дэвтэр олдсон байна. Тэр дэвтэртээ уулзсан эмэгтэйчүүдийн нэрсийг бичдэг байж. Тэнд нь амжилттай хуурсан хүмүүс болон зүгтж чадсан хүмүүс гэж хүмүүсийн нэрсийг бичжээ. Эндээс амьд үлдсэн цор ганц эмэгтэй болох гэрчийг олсон юм. Мохан түүндж өмнөх бүх охигчтойгоо адил арга хэрэгэлсэн байна. Тэд өөр хотын буудалд хонсон. Маргааш өглөө нь автобусны буудал дээр Мохон түүнд эм өгсөн. Гэвч эмэгтэй эмийг бүхэлдэн залгилгүй зөвхөн хилээрээ хурж үтсэн байна. Харин хэдхэн секундын дараа тэр ухаан алдан унжээ. Мохан түүнийг нас барсан гэж бодсон байна. Түүний үнэт эдлийг аваад явжээ. Гэвч эмэгтэйг олж эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрээр 5 хоногийн дараа сэргсэн байна. Игтээ уг эмэгтэй гэртээ харьсан ч болсон явдлыг хэнд ч ярилгүй, удалгүй гэрэлжээ. Хожим мөрдөгчд Мохоны утасны бүртгэлээр дамжуулан түүнийг олов. Тэд эмэгтэйг гэрчлэхийг хүссэн байна. Харин өнөөх эмэгтэй зөвшөөрсөн ч нэг нөхцөл тавьжээ. Тэр бол нөхрийн минь гэр бүл энэ тухай мэдж болохгүй гэсэн нөхцөл байлаа. Шүүх хаалттай хуралдаанаар явагдсан тэр эмэгтэй болсон бүхнийг ярьсан байна. Түүний мэдүүлэг прокуроруудын хамгийн хүчтэй зэвсэг болсон. Харин Мохон шүүхтэр өмгөөлөгч авахын оронд өөрийгөө өмгөөлөхөөр шийдэв. Тэр цагдаанараас байцаалт авч хууль зүйн ном уншиж тэмдэглэл хөтөлж олон удаа нэг ижил зүйлээр маргасан байна. Түүний гол хамгаалалт нь задлан шинжилгээний тайланд цянид гэж шууд бичээгүй гэсэн тайлбар байлаа. Гэвч нотлох баримтууд хэтэрхий ил болсон байсан юм. 2013 оны 12 дугаар сарын 17-нд Мохон Кумарыг Анита бүсгүй болон 2 өөр эмэгтэй үхэлд буруутай гэж тогтоосон байна. Түүнд 3 хүний хэрэгээр цаазаар авахял оноосон. Гэвч хэрэг үүгээр дуусаагүй үлдсэн 17 аллагын шүүхрэл 2014 оноос 2020 оны хооронд үргэлжилжээ. Эдгээр хэрэгүүдийн заримд нь дахин цаазын ял, заримд нь бүх насаар нь хорих ял оноосон байдаг. Эцэст нь 2020 оны 6 дугаар сард гэхэд Мохон Кумар 20 эмэгтэй аллагад бүгдд нь буруутай гэж тогтоогдожээ. Ял сонсох үеэрээ Мохон өршөөл хүссэн өргөдөл өгсөн байдаг. Энэ захидалдаа эхнэрүүдтэй болон хүүхдүүдтэй бас өвчтөе ээжтэй уучлаарай гэж дурдсан байдаг. Гэхдээ энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөнгүй, ялууд хэвээрээ батлагдсан. Энэтхэгийн олон ядуу гэр бүл охиноо төрөх мөчөөс эхлэн энчний дарамтын айдастай нүүр тулдаг. Зарим эцэг их бүх насаараа өөрөө төлж, зарим охид хүсээгүй гэрэлтэнд орж, зарим нь хүчирхийлэл гадуурхалтанд өртдөг. Хууль ёсоор инжийг хоригдсон ч энчний тогтолцоо олон хүний амьдралыг өнөөдөрч сүйтгэсээр байдаг. Эцэст нь асуудал нь мөнгө биш, харин эмэгтэй хүний үн цэнийг эд хөрөнгөөр хэмждэг үзэл бодолд оршдог. Ядуурал өөрөө хүнийг сүрүүлдэггүй, харин ядуурлыг далимдуулсан шудраг ус тогтолцоо хүмүүсийг сүрүүлдэг. Өнөөдөр олонч улсад олон газарт байгаа энчний дарамт бол үүний хамгийн тод жишээнүүдийн нэг юм а.